За тэгэхээр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За түрүүн бид нэр сэтгүүлчд маань бас өөрсдийнхөө туршлагыг жаргал зовлон бас нэлээд ярьлаа. За энэ удаа бол манай хэвлэл мэдээллийн байгууллага эзэд гэж бид нэр томьёолоод байгаа юм. Эзэд маань энд бас хэлэлцүүлэхт оролцсон. Гэхдээ эзэд гэхлээр та бүхэн харж байгаа бах. Зүгээр нэг ширээний ард суучаад гэх юм уу те ингээд нэг байдаг хүмүүс биш. Яг хэвлэл мэдээллийн байгууллага өөрийнхөө редакцийн амьдралд оролцож байдаг. Сэтгүүлчдийн жаргал зовлон мэддэг ийм хүмүүс бас энэ хэлэлцүүлэгт маань оролцож байгаа маа. Тэгэхээр бас энэ эдний маань санал нэлээд тийм үр дүнтэй бас тийм чухал байх болов уу гэж ингэж ойлгож байна. За тэгээд би бол энэ хэлэлцүүлгээ бол юм хоёр шатлал маягаар явуулъя гэж ойлгож байна. Нэгдүгээр түрүүн манай сэтгүүлчнэр жаргал зовлонгоо хэллээ, та бүхэн сонссон бах. Тэгээ юу хэрэгтэй байна гэдэг, ямар асуудал байна гэдгийг хэлсэн бах. Тэгэхээр энэ тал дээр бас хэвлэл мэдээллийн байгууллага эзэд маань бас ямар бодлого барьж ажилтгийн, сэтгүүлчдээ ер нь яаж дэмждгийг, энэ ерөн сурвалжлах бүтээлийг тойроход нь ямар дэмжлэг үзүүлдэг гэдэг талаас. Хоёрдугаарт нь болохоор энэ эзэд гэхлээр бас сэтгүүлчтэй адилхан дарамтанд бас орох гэдэг юм уу, тийм зүйл бас ажиглагдаад байдаг юм шиг байна. Тэгээ тодорхой хэмжээгээр одоо утас нь хангидаг, элдв бусын танил тал, найз нөхөд ах トゥ хамаатан садан дарга зэрэг залгадаг. Тэгээ ийм бас нэлээд том дарамт шахалт бас байдаг юм болов. Энэ талаар бас та бүхэн бас өөрсдийнхөө бодол санааг бас хэлээч гэж ингэж бодож байна. Сонин телевиз хоёрны өөр юм байгаа байхгүй. Сонин болохоор бичээд, хэвлээд, зарахад хинээс мөнгө авдаг вэ гэхлээр зар сурталчилгаа өгсөн байгууллагуудаас авчна. Үзэгчдийн сонин уншигчдаас нэг 500 мянган төгрөг ингээд авчна. Телевиз болохоор ганцхан нөгөө нэг спонсор өгж байгаа байгууллагуудаас л авдаг мөнгө. Түүнээс үзэгчдээс нэг ч төгрөг авдаг. Тэр мөнгийн бүгдийн дундын дамжуулагч кабель компаниуд авдаг. Тэгэхээр телевизийн хувьд гэхэлэр бид нэг одоо спонсоруудын санхүүгийн өгж байгаа тэр орлогоос хамааралтай 100% хамааралтай. Тэгэхээр одоо ингэж телевизүүд та нар сэтгүүл зүйгээ ингээ хийгээч одоо жишээ нь газтай ундаа сайн муу юм уу гэд хийхэд болохгүй. Газтай ундаанд нэг юм бидний бор өнгөтэй тэр газтай ундааг өнөөдөр би нэрийг хэлж чадахгүй байхгүй. Газтай ундааг 8 халбаг сахар ордын байна гэд ярилцлагын нэвтрүүлгээр хэмжээд хийцэн тэр бор ундааны үйлдвэрээс 2 жил реклам авах. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн том ундааны компани. Хар талхчин үнэхээр хар юм уу? Хар будаа тарихгүй байхад хар будаа хэлээр оруулж ирэхгүй байхад яагаад өнөөдөр бидний идэг талхч хар талах юм бэ? Үнэнээс сүү гарахгүй байхад бид нар яаж шин сүү уугаад байгаа юм бэ? Яг энэ асуултуудад энэ бол нэг төрийн хулгайнаас бүр хэрэглэгчийн хэмжээнд ирсэн ерөн сурвалжлах сэтгүүл зүйн хийх ажил нөхгүй. Энийг хий гэхээр нөгөө нэг том сүүний компаниуд буюу Монголын хамгийн том шингэн хүнсний компанийн бүгд ингээд татчихдаг. За нэг хар талхуу өнгийн ярий гэдэг ингээд яриг ангууч Монголын хамгийн том хүнсний одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд юмаа татчихдаг. Үнэхээр нэг өөрөн телефоны компани нь мөлжигч юм уу гэдэг энэ дээр хийгээд ингэхээр тухайн харилцаа холбооны салбар нь юмаа татчихдаг. Тэнгүүт чинь лавга хаалга тогшиж лавга хаалга өшгөлж орж ирнэ л дээ. Орж ирээд гүү эн чи юу болоод байгаа юм бэ? Би явж замын өдрөө явчаад юм байна. Замынхаа зардлыг шийдээд байлаач. Гүн ийм хүнээс авчмаар тэр хүний имийг шийдээд өгөөч. Санхүүгийн шийдээд өгөөч. Наад ойр дутын сурвалжлага дээр энгийн сэтгүүлчнэр ингээд явж илэг би надад айлаа илүү цаг өгөөч. Түрүүн болроо хэлсэн те. Тэгээд үгүй энийг чи ингээд би өөрөө эвлүүлэгч баймааргүй шүү дээ. Би энэ чи хүнтэй ярьж хат том баг өгөөч гэдэг. Яг түрүүний имийг нэгтгэх имийг л лавга нэгтгэх байхгүй. Тэгэхээр лавга чи өмнө нь явж хийж ирчээд бидний нөгөө нэг борлуулалтын орлогын талыг хасуулж хайчаад одоо чи намайг хариуцлагагүй захирал юм уу хариуцлагагүй редактор гэж ингэ дуудаж штэ. Тэгэхээр эн чинь ингээд өөрөөр хэлбэл бид нар одоо яаж зориглоод одоо яаж ч ингэ тэмцээгээд урайлаад ингээд эхэлсэн нөгөө хүчин зүйл нь өөрөө биднээс том. Өөрөө энэ лавгагийн цалин яригдчихэж байгаа. Надаар дамжаад ирж байгаа. Монгол телевизийн хувьд бол одоо байгуулагдсан цагаас хойш алдагдaltaгүй гарч үзээгүй юм телевиз. Алдагдaltaй ашигтай гарч үзээгүй юм телевиз. Жил болго алдагдaltaй. Телевизийн мэдээний хилцэн хамгийн том зардалтай ямар ч орлогогүй. Бүр ядаж баг хүүхдийн нэвтрүүлгийн редакц хажууд нь орлоготой. Тэгэхээр ийм том. Тэгэхээр телевизүүд энийг яагаад авч явдаг вэ гэхэлэр нэгдүгээрт одоо нөгөө нэг хариуцлага
хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага гэж авч явдаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо чинь хэрвээ сайн мэдээлэл бэлтгэх юм бол тодорхой хэмжээгээр яг нөгөө нэг үзэгчээ өргөсгөж байгаа, өрсөлдөх чадвар болж байгаа. Тэгэхээр бидний хувьд тохиолддог бэрхшээл бол ерөөсөө л яг энэ. Одоо дараа нь лавга ямар улс төрчийн талаар ярих юм? Тэр нь ямар компани нэг захирал улсын их хурлын гишүүн байх юм? Тэгээд тэр компани нь биднэр дээр юугаа татах юм? Тэгээд татсныхаа дараа бид нар одоо том нэвтрүүлгүүдэд эрх хичээл хийхэ болж байгаа одоо шалтгаанууд нь чинь байх чинь. Тэгэхээр дамаараа яг нэг компани хохирох нэг хэрэг. Нөгөө талаар нөгөө 3 сая үзэгч чинь дам ингээд хохироод байгаа маа. Тэгэхээр бүгдээрээ энэ байдлыг яаж одоо сөрөн гарах ёстой юм бэ? гэдэг ийм л одоо асуулт надад бас байна. Эрен сурвалжлах сэтгүүл зүй Монголд хөгжиж байна. Бас тодорхой хэмжээгээр хөгжиж байна. Гэхдээ миний хараад байгаагаар улс төрийн зорилгоор илүү хөгжөөд ах шиг. Өөрөөр хэлбэл нэг улс төр ч юм уу, улс төрийн бүлэглэл ямар хин нэг муухай харагдуулах, муулах, хин нэг дарамтлах зарчмаар ч юм уу, эсвэл одоо төрийн бус байгууллагуудын нэрийг барьж, ямар нэгэн хөдөлгөөний нэрийг барьж улс төр хийгээд энийгээ эрен сурвалжлах сэтгүүл зүй гэдэг. Нэг намнах байдлаар. Одоо жишээ нь хамгийн сүүлийн үеийн жишээ хэм бол мууны асуудал те. Эрен сурвалжлах сэтгүүл зүй. Үнэхээр муун гэж монголчууд мэддэггүй байсан. Мууны ийм том юм байдгүй юм байна байдгийн байна гэдгийг бид нар мэдэж авсан. Гэхдээ сүүлдээ энэ нь яваад ирсэн чинь снаар нь улс төрийн зорилготой болоод ирсэн. Нэг намнах зорилготой. Хин нэг нь лөө чиглэсэн. Тэгэхээр эндээс юу үүдэж гарч байна вэ гэхээр нөгөө ард түмний энэ эрен сурвалжлах сэтгүүл зүйд итгэл буурсан гэж хараад. Одоо бид нар ямар нэгэн асуудлыг ингээл дэвшүүлээд гаргаад ирэхээр ард түмэнч тэр бид нар өөрсдөө ч тэр магадгүй за энэ хиний явуулга вэ? Дандаа ингээд яг нэг зүгээр сэтгүүл зүйн зарчмаас нь харахаа болцсон. Хиний явуулга юм бол хэнийг яах зорилгоор энэ үйлдэлийг энэ акцийг хийж эхлэв гэж хардаг бас. Одоо бид нар чинь хин нэг ингэчжээ, энэ байгууллага ингэчжээ гэд үнэхээр эрен сурвалжлаад гаргасан ч ард түмэн өөрсдөө хүлээж авах байлц. Бүр яагцлах байлц. Одоо бүр дасаад байгаа юм уу? Тэр нэг муухай юмыг ингээд гаргаж ирэхээр уул нь реакцлах гэж гаргаж ирж байхад бүр тоохоо байлц. Тийм гэсэн, тийм байдгийн гэсэн, ийм л байдгийн гэсэн. Цаадах чи идэж уусан гэсэн, тэдэн дээр бомыг идсэн гэсэн. Идэж уугаад авилгатай тэмцэх газар хэрэг нь хэрэгсэхгүй болцсон гэсэн. Тийм ингээд. Ерөөсөө одоо шинэ солонгосын ард түмний үйлдэл шүү дээ. Бидэнд ерөөсөө тийм юм байхаа байлц. Би тэгэхээр нөгөө нэг энийг улс төрчид ингэж эрен сурвалжлах сэтгүүл зүйг ашигласаар байгаад ард түмнийг массыг биднийг өнөөдөр ийм байдалд хүргэж гинүү даа гэж харахаар байна. Тэгэхээр өнөөдөр бас эрен сурвалжлах сэтгүүл зүй анх дугаар чуулган болж байгаагийнхаа хувьд бид нар бас энэ дээр арай өөр арга барилаар ажиллаж өөр байдлаар ард түмэнд эрен сурвалжлах сэтгүүл зүй гэдэг юу байдаг юм бэ гэдгийг чихнэр нь ойлгуулах болов уу гэж бодож байна. Одоо шинэ Эрдэнтийн асуудал хамгийн сүүлийн одоо сүүлийн жишээнүүдээс л би яриад байна л да. Сүүлийн жишээн дээр Эрдэнтийн асуудал ингээл гарч ирэхэд бас л улс төржүүлж байгаа. Хиний захиалгаар хийж байгаа. Одоо шинэ Монгол ээжтэй дээр ч гэсэн ялгаагүй те. Мэдээ болгонол Эрдэнтийн асуудлаар эхлэх ямар ашиг сонирхлын зөрчил байна. Хиний захиалгаар үгээ те. Манайх ч гэсэн бас Эрдэнтээр нэлээд л одоо явсан. Энэ бол хиний ч захиалга биш. Хиний ч хүсэл мөрөөдөл биш. Мэдээж тэр нь тодорхой хэмжээгээр дарамтууд ирсэн. Нэлээд их хэмжээний дарамтууд ирсэн. Гэхдээ бид одоо л хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглал гэдгийг харуулж шудраг үнэн мөн хууль ёсны дагуу юм явах ёстой. Зүгээр та идэж ууж болдгүй юм шүү. Хэвлэл мэдээлэл гэж байдгийн, дөрөв дэх засаглал гэж байдгийн, ард түмэн гэж байдгийн шүү гэдгийг л мэдрүүлэхгүй бол энэ хулгай бүр томорно. Бүр нүдэн дээр ил явдаг болно. Бүр улаан цайндаа гарна. Бид ч тэр хулгаандаа дасна гэдэг утгаараа л тэр том зорилгын төлөө л явсан. Тэрнээс ямар ч нөлөө байгаагүй. Гэхдээ харамсалтай нь Твиттерээр нэлээд ажиглаж байхад хиний захиалга вэ, хиний юу вэ гэл тэр байр сууриас харж байгаа нь харамсалтай. Энэ нөгөө улс төрчний л миний ихэнд хийсэн нөгөө эрен сурвалжлах гэдэг замаар нэгнээ намансаар байгаад л өнөөдөр ийм байдалд хүрчүүдээ л гэж би харж байна. Би бол яг уламжлалт одоо сэтгүүл зүйн салбарын одоо энэ салбарт нэг 20 гаруй жил ажиллаж байгаа хүн. Тэгэхээр үнэхээр одоо энэ нийгмийн амьдрал баялаг одоо өдөр ирсэн шинэ асуудлууд үүсдэг, шинэ нөхцөл байдлууд ингээд үүсэж байгаа. Тэгээд ер нь тэгэхээр яг сүүлийн одоо 5 6 жил гэдэг юм уу сүүлийн жилүүдэд бол үнэхээр одоо энэ улс төр энэ авилгал энэ бүх юм бол манай салбарыг бүр тэгэхээр самрах хэмжээнд хүрж байгаа нь бол их тийм хүчтэй ингэж мэдрэгдэж байгаа. Одоо ерөөсөө яг зулагийн хэлдгээр ардталт нь захиалгагүй мэдээж гэж байдгүй болсон. Нөгөөдг нь ингээд давхар захиалсан мэтэр ойлгуулдаг тийм бүр ингээд одоо дид бүтцүүд ингээд үүссэн байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр яг том асуудал болж байгаа. За тэгээ би бас нөгөө өнцгөөс одоо эрен сурвалжлах сэтгүүл зүй гэдгийн тухайд бол ер нь бол сэтгүүлч хүний өдөр тутмын ажил нь тэр чигээрэл эрен сурвалжлах сэтгүүл зүйн баг бүтээл байдаг л да. Одоо бүх асуудлыг одоо олон нийтийн
эрх ашгийг дээдлсэн байдлаар олон нийтэд хүргэхтэй бодтой байх те энэ бол одоо сэтгүүлчний бол хамгийн одоо ихний тийм одоо ерөөсөө үүрэг. Тэгээд энэ чиглэлээр бол яг өмнө нь бол сэтгүүлчид ажиллаж байгаагүй биш бас ажиллаж байсан. Үе үед түрүүн Оюнбаатаргаа хийсэн тэр одоо Apex моломын хэрэг гээ тэгээд дээрэс нь тэр 4 тонн алтны хэрэг гээд ер нь үе үед ингээд шугуулжсэн тэр 90 саяын ганц хүн хэрэг ч гэсэн тэр чинь тухайн үед бол яг ерэн сурвалжлах эсвэл дүн чиглэлээр ингээд хийгдчихсэн бүтээлүүдийн нэг юм байгаа. Өмнө нь бол бас сэтгүүлчид энэ чиглэлээр ажилладаг байсан. Сүүлийн үед бол үнэхээр бид нар нэгдэж одоо ер нь бүгд юм нарийн болоод байна. Тэгэхээр бүгдээрээ нэгдэж нэгтраад яг ганц редакц дээр бол маш хүнд ингээд дарамтууд ирж байгааг бид нар бүр хүнлэнгийн бид нар мэдэрч байгаа. Ягаад гэвэл эцэд би энд бол бас хөрөнгө оруулагчтай төлөөлөөд би бас өөрөө хувьцаа эзэмшигчийн хувьд энэ одоо хилцүүлэгт оролцож байгаа. Үнэхээр тийм дарамт бол байдаг. Тэрийг бид нар бүгдээрээ ингэж цуглаад ингээд өөрсөн дээр авах юм бол мэдээж тэр айгүй хамаагүй ингээд хөнгөн буuna. Би бол зөвхөн бид нар ингэж цуглаад ингээд огт дарамтгүй болчих нь одоо бүгдээрээ дундаасаа гаргаж ирсэн бүх сэдв ингээд шууд явна гэж би хэлж чадахгүй. Яг хоо энэ дээр би түрүүн подкастаа энэ юуны өмнө бас хальт мэдээлэл аваад бид нар ингээд цоошин ингээд гарц санал болгох юм байлээ тийм үү? Одоо бид нэр яг яах чагааг дараа нь ярина штэ нөгөө бид нар одоо шинэ юугаа тийм нөхцөлд бол бид нар ингээд алхамаар урагшлаад одоо энэ хүндэж болохгүй одоо батгагийн хүндэж болохгүй сэдвийн би хүндий бидний ингээд дундын юм байхад миний болохгүй юм батга хүндэг тэр чинь ингээд ихэндээ ингээд ихний алхам ч гэсэн ингээд энэ зүгт хийж байгаа бидний айгу тийм том алхам болох уу гэж бодож байгаа юм. Тэгэхээр яг монголчин жижиг улс тэгээд ерөөсө тэр нөгөө тэр шүүмжлэл гэдэг бол яг хувийн ингээд юм шиг хүнд очдөг. Тэгээд маш ингээд хэцүү. Одоо ямар нэгэн улс төрийн ч юм уу мэдээ тавигдсан байхад ерөөсө шууд ингээд намайг өөрөө бичүүлсэн мэтээр аль эсвэл одоо миний гэр бүл тэрийг хийж амтар айгүй тийм шууд очдөг. Энэ бол бид нар нөгөө цөөхөн улс хүн амтаа улсын бас онцлог байна. Тэгэхээр чи ингээд айгүй төвхтэй байдалд ордог. Тэгээд яг үнэ хэлэхэд бол би сэтгүүлчдтэйгээ ярилцдаг. Ер нь зарим нэг тохиолдолд бол өстой бууж өгөх юмыг бол би маш ихээр хийдэг. Тэрийг би бол одоо хаанч ингээд одоо нууж одоо яахгүй. Үнэхээр ингээд эний чинь ингээд дайн дажин болгоод эсвэл миний арталт байгаа одоо юу гэдэг бид нартай ингээд ижил үзэл бодолтой нэг талд явж байсан ус төрчдгийг харддаг. Яг энүүгээр энэ тим юм хийлгсэн байна гэдэг. Тэгэхээр бид нар шууд редакц дээрээ дуудаад сэтгүүлчтэйгээ аль болох би гэрчтэйгээр одоо дид редакторуудтай уулзчаа. Чи яагаад бичсэн бэ? Би чамд хэлж бичүүлсэн үү? Би чамайг ингэсэн үү гэд одоо аль болох тэр чинь цаашаа нөгөө юу яваад тэр хүмүүст нь хүрээсэй гэж хүсэж байгаа шүү дээ. Тгийг үйдтэй ингээд бид нар тийм зориг байгаагүй үйдтэй гэд редакц дээр л ярьдаг. Энэс илүү бол үнэхээр яг чадахгүй байгаа. Тэгэд иймэрхүү нөхцөл байдал байгаа. Миний бодлоор бид нар одоо юу гэдэг эрен сурвалжлах дээр юу хийх вэ энэ гэдэг өнөөдөр ярьж байхаар хамгийн чухал нь Монголд юу нэг эрен сурвалжлах гэж юу юу юм энэ гэдгийг сая өмнөх сешн дээр ярьлаа л да тий. Тэгэхээр энийг ингээд судалгаа ч юм уу түүхээ харж байгаа эдийн засгаа судалж байгаа бидний зүгээс харахаар ямар чухал салбар вэ гэдг нь бүр нүдэн дээр илэрхий байдаг байхгүй. Ягаад тэгэхээр одоо бүр шалтгаан ингээд бүр цаг хугацаа болоод шууд дүгнэлтээс нь хэлэлт Монгол бол бизнесгүй төсөвтэй хамгийн товчоор бизнесгүй тэгээд төсөвтэй. Тэгэхээр яах вэ гэхээр түүхийн хамгийн гол хөдөлгөгч хүч бол ашиг өөрийнхөө ашиг яаж максимум байлгах вэ те. Тэгэхээр өөрөлдөл өөрийн ашиг бизнесээс максимум болохгүй. Гэхээр хулгаар орчод байгаа байхгүй. Ашигтай байна гэсэн үг илүү. Энэ хизээ ашиггүй болох юм. Мөнгө хулгайлчлаа шүү дээ. Мөнгөний эсрэг ашиггүй юм чи юу юм? Хуулийн шийтгэл байна. Тэ? Улсын системээр шийтгэл хүлээлгэх байна. Нийгмийн шийтгэл байна, хандлага. Хуулийн шийтгэл, нийгмийн шийтгэл хоёр хулгайлж байгаа мөнгнөөс нь давах үед ашиггүй болно. Энэ ашиггүй болох юмыг сэтгүүл зүй хоёуланг нь хийж чадна. Нийгмийн дунд хинч биш болгож чадна. Одоо парламентыг шантаажлж агаад хууль батлуулж чадна. Тэгэхээр цаашаа одоо бизнесийг хоёр хуваадаг те rent seeking буюу ингээд ерөөсөө дамын төлөө явах юм уу? Бүтээгээд үнцийг бүтээгээд зараад явах юм уу? Тэг Монгол яг уу ингээд rent seeking ингээд талдаа яваад байна. Цаашаа яг ингээд явах юм уу гүм үү гэдгийг мэдэх бараг цорын ганц сүүлчийн найдвар чинь Монгол хүнээс харуулах ухаан биш медиа болчиход байгаа. Сэтгүүлч болчиход. Тэгэхээр амар юм өндөр одоо түүхэн агуулгаараа тий бүр хаа байсан олон мянган жилийн өмнөөс үргэлжлээд явж байгаа түүхтэй бид нар өнөөдөр энд ирсэн. Энийг цааш нь хааш нь эргүүлэх юм гэдэг түүхэн хариуцлага, мэрэгжлийн ухамсар,
цаг үеийн бүр юм ач холбогдолтой тэнэг том асуултын тэмдэг одоо энэ салбарын нүүрэн дээр ирчээд байгаа юм шиг эдийн засгийн зүгээс харахад бол тэгж харагдаж байна. За энэ бол салбар биш үү? Ямар ч одоо индастри гэж салбар гэдэг энэ төр үг нь ингээд бас хэрэглэхэд хэцүү болчиход. За ямар нэг медиа индастри ч байна уу, файнанс ч байна уу, салбарт ерөөсө хоёр гол багна. Нэг нь бол ихтгэл өмчлөл, нэг нь мөнгө, тэ? Ихтгэл өмчлөл талаас нь бол би сэтгүүлчдийг асар өндөр юм цаг үеийн ухамсартай гоё хариуцлагатай авах гэж боддог байхгүй. Нөгөөх нь болохоор бизнес талаас мөнгө талаас. Ямар ч амар хийхтэй, ямар ч гоё философитой байгаад хүн бол оюун санаанаас гадна хоол идэх хэрэгтэй амт учраас мөнгө хэрэгтэй. За медиагийн мөнгө яасан бэ те? Гарцаа авахгүй хулгайн ийм бизнес төсөвтэй ийм жижиг бүтцтэй болсон учраас нөгөө хэдээс авах болдог нь одоо баткаг яриад байгаа асуудал руу оруулж. Ийм байдал тогоон ийм жижиг, пүүл нь ийм жижиг мөртлөө манай салбарын одоо яг энэ төрийн бодлого руу орчих гэдэг л 1000 хуваагдсан те? Жижиг маш олон жижиг тоглогчтой. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр нөгөө 1000 тоглогч нөгөө 1000 нэг сэдвээ 1000 ярьдаг. Тэгээ юу н одоо юу гэдэг бид нар чинь медиа бүтээгдэхүүн зарж штэ. Бүтээгдэхүүн тэгж талхтай адилхан. Энд чинь зах зээл байна уу гэдэг одоо бүр анх нээлт ихэд подкаст. Гэхдээ ямар ч бүтээгдэхүүн чинь зах зээл хизээ тэр зах зээл үүдээ. Хүн талах гэдэг штэ. Талхны эрэлт байгаа штэ тий. Чи талхны зах зээл байна. Чи талхаа хийгээд тавина. Хүн хизээ тэрийг авдээ. Чанартай авах штэ. Тэ? Юу адилхан штэ. Одоо оюуны бүтээлч эрэлт бол байгаа одоо эднийх хийж сайн мэдчихэ тий. Тэгэнгүүт яа чанар гарахгүй байна гэхээр ингээд сэглэгдсэн. Тэгээ би ингээд нэг юуны нэг юм жижигхэн нөгөө пүүлнээс олсон тий халбаар хутгаж авсан төсөөрөө хийдэг. Бас нэг ингээд нөгөө айлууд хийдэг тий. Ингээд 1000 дуграад ирэхээр яадаг вэ гэхээр нөгөө сэдв чинь уйлаг болдог. Чанаргүй олон тий. Тэгэхээр зарагдхаа болдог. Зарагдхаа болохоор яадаг вэ гэхээр мөнгөгүй болдог мэд. Мөнгөгүй болохоор ахаа чанаргүй мэд. Тэгээд одоо яах юм мөнгөгүй тэгээ чанаргүй мэдэг. Тэгээ нөгөө улгаачдынхаа харманд орчдөг. Тэгэхээр яавал чанарчих вэ гэдэг бол өнөөдөр нэг том тийм нөгөө тий. Яавал ийм нөгөө нэг энэ хуваагдчаад жижиг нэг жижигхэн пүлчиг хийгээд амиг яг гоё тий бэкри хийх вэ гэдэг тийм яриа бас явах хэрэгтэй байхгүй. Энэ бол юу байгаа нөгөө шалтгаан гэх юм уу энэ салбарын цаана байгаа эдийн засаг ба бизнесийн нэг юм хэв маяг байгаа юм л да. Ямар ч жижиг сажиг үзэгдлийн цаана түүхэн хэв маяг явж байгаа.